Гэхэд зочноор Монгол Бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан, Монгол Бөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Монгол Бөөгийн их дархан удган Д Батчулуун, дархад язгуур, Монгол Бөөгийн нэгдсэн эвлэлийн Д цэцэн гишүүн Монгол Бөөгийн тэргүүн зайран Д Дарьчулуун, Урианхай язгуур, Монгол Бөөгийн Д цэцэн гишүүн Монгол Бөөгийн Бурайдын их удган Отхон сүрэн Бурайд язгуур, Монгол Бөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Монгол Бөөгийн тэргүүн зайран Д Одонхүү Дөрвөд язгуур, Монгол Бөөгийн нэгдсэн эвлэлийн хяналтын цэцэн дарга Монгол Бөөгийн тэргүүн зайранжээ өсөх баяр халах баярын эдгээр зочид төлөөлөгчд оролцож байна. Бид өнөөгийн Монголын бөө тулгамдж байгаа асуудлуудын талаар ярилцах болно. Монголчууд сүнүү хүнүүгийн үеэс мөнгө тэнгэрээ шүтэж мөнгө тэнгэрийн одоо дор улс хурлаа байгуулсан түүхэн одоо түүхтэй. Тэгээ энэ түүх маань явсаргаад эзэн Чингис хааны үед бол улам төгөлдөж иж мөнгө тэнгэрийг их Чингис хаан маань өөрийнхөө одоо үйл хэрэгтэй холбож өгсөн. Ингэсээрээ монголчууд бол мөнгө тэнгэрийн дор нэгдэж дэлхийг эзэлсэн агуу их гүрнийг байгуулсан түүхэн уламжлалтай. Бид энэ түүхэн уламжлалаасаа суралцах ийм шаардлага өнөө үед одоо тулгамдан гарч иж байгаамаа. Энэ чиглэлээр манай эрдэмтэн судлаачид, манай удган зайрангууд өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж энэ түүхийн тэр үед монголчууд эдийн засаг, улс төр, цэрэг олон талаараа яагаад ийм хүчрэг төвшөнд хүрсэн бэ гэдгийг нарийн одоо судалж үзэж байна. Энэ бол өнөөдөр түүхэн их ач холбогдолтой. Яагаад тэгэхээр монголчууд хөгжлийнхэн шинэ гарааны нөхцөл дээр хүрж ирсэнтэй холбоотой. Тэгэхээр Монгол бүү бол эзэн Чингисийн одоо хааны үед жинхэнэ одоо төрийн хэмжээнд шүтлэгдэж төрийн хэмжээнд тавигдчихсэн учраас энэ үедээ монголчууд бол ив нэгдэл хүчийн хувьд агуу хүчийг олсон тийм одоо түүхийн бүтээсэн ийм арт түмэн энийг ч дэлхийд даяар өнөөдөр хүлээн зөвшөөрч монголчуудын одоо энэ ололтын талаар гайхан ярилцаж Монголын маань Чингис хааныг бол дэлхийн сууд хүнээр одоо өргөмжилж ингэж явж байгаа. Тэгэхээр бидний түүхэн үе бол бас түүхийн энэ үе маань бас адармаатай зам тууж ирсэн. Эзэн Чингис хаанаас хойш Монголын төр бол бас задарч, унаж, босож явсан юм түүхтэй. Тэгээд монголчуудыг маань өөрсдийнх нь агуу их хүчээс салахын тулд манжийн төрөөс тусгаалan бодлого явуулсан байдаг. Энэ бодлогын хүрээнд одоо монголчуудыг өөрсдийнх нь энэ оюун санааны энэ агуу их ололт бүү ухаанаас салгаж ингэснээр монголчуудыг одоо таран бутарч жижиг улсууд болон задарч энэ үндсэн дээр одоо Манж улс Монголыг өөрийнхөө хшээлд оруулсан юм түүхтэй байдаг. Ингэхдээ одоо Монголд одоо ингэж орж ирэхдээ Манжийн төр бол нэг талдаа шарын шашинг өөрийнхөө одоо гол зэвсэг болгож орж ирсэн түүхтэй. Тийм учраас бидний одоо сүүлийн 300 жил бол гарцааг удаа шарын шашинтай, буддийн шашинтай одоо холбоотой байдаг. Тэгээ Монголын сүүлийн 300 жилийн хугацаанд бол бид өнөөдөр монголчууд өөрсдийнхээ уламжлаж шүтэж ирсэн юмаа харийн нүдээр хартлаа одоо өөрчлөгдсөн. Өнөөдөр олон зүйлээ биднээс монголчуудынхаа ололт амжилтыг бид харийн юм шиг хардаг болтлоо өөрчлөгдсөн байна. За Манжийн төр Монголын одоо нутагт орж иж өөрийнхөө одоо энэ төрийг одоо хшээлийг тогтоохдоо одоо Монгол бөө нарыг бол геноцид хийж устгасан. Олон зуугаар нь баривчилж шатааж устгаж ингэж орж ирсэн түүхтэй. Үүнийхээ зэрэгцээр Монгол одоо айлуудын хомор байсан бөөгийн одоо зан үйлийн бөөгийн шүтээнүүдийг хураан авч устгаж оронд нь одоо өөрсдийнхөө шашны зүйлийг үнгүү тарааж ингэж байсан түүх одоо түүхийн хуудсанд одоо бичигдэж ирсэн. Түүнээс гадна Монгол одоо бөөгийнхээ зан үйлдээ зүйлийг ашигласан, хэрэгэлсэн ийм одоо язгууртан, ноёд, иргэдийг эдийн засгийн одоо гол хэрэглээ болсон малаар торгох ийм аргуудыг хэрэгжиж явсан юм. Энийхээ үр дүн ч гэсэн одоо сүүлийн 300 жилд одоо биднээс одоо үндсэндээ өөрийнхөө үндсэн шашнаасаа бол үндсэн шүтлгээсээ бол одоо салцсан. Монголчуудын гол одоо шүтлэг мөнгө тэнгэрийн шүтлэг бол үндсэндээ монголчуудын өөрсдийн өдөр тутмын ахуй амьдралтай нэгт холбоо уялдаатай байдаг зүйл. Тийм учраас энэ бол монгол хүний өнөөдрийн одоо
бүхэл амьдралын үйл явцтай салшгүй холбоотой ийм үлдсэн зүйлээ. Энийг эргээж сэргээх нь бол бас өнөөдрийн цаг үед бол бидний хувьд бас тулгамдсан асуудал болж гарч ирж байгаа. Ихэд олон зүйл маань одоо харийн зүйлэнд болгож өөрчлөгдөж бас олон одоо өөр хэлбэртэй болсон юм харагддаг. Монголын бөөгийн сан үйл маань түүхийн хатуу замыг туулж өнөөдөр хүрч ирсэн. Сүүлийн одоо 70-80 жил бол шашингүй үзлээр биднээс монголчууд хүмүүжиж ирсэн. За энэний нөлөөнд ороод бас 70, 30, 40-од оны үед бол олон 10 одоо бөөнөр хилмигдэж амь насаа алдсан. Түүнээс гадна 60, 70-од оны үед олон хүн одоо бөөгийнхээ зан хийсний төлөө одоо чорон гяндангаар амьдралаа өнгөрөөсөн ийм түүхийн хатууг тууж өнөөдөртөө золгосон. Тэгээ 90-ад оноос 1990-ад онд Монгол гарсан өөрчлөлтийн дараа Монгол оронд шинэ нөхцөл байдал бий боллоо. Оюун санааны салбарт өнөөдөр дэлхийн 30 гаруй одоо шашны урсгал Монгол улсад орж ирж байна. Энэ одоо монголчуудын оюун санааны салбарт өөрсдийнхөө орон зайг эзлэх гэж тэмүүлж байна. Эдийн засгийн салбар ч гэсэн одоо олон Монгол улсын одоо олон газар нутаг лиценз нэртэй бичиг одоо цаасанд бусдад одоо очлоо. Газар нутаг маань бас харийнхны одоо гарт шилжиж байна. Энэ цаг үед бид Монголыг монголоор нь авч үлдэх тэр суу хаан, оюун ухааныг одоо монголчуудаас бас шаарддаг болсон. Энэ нөхцөл байдалтай уялдаад одоо өнөөдөр Монгол оронд энэ Монголынхаа энэ дархлааг бий болгохооднээс олон 10 одоо бөөнөр төрөн гарч байгаа гэж үзэж болно. Тэгээ монголчуудын хийсэн одоо шашны судалгаагаар үзэхэд 1990 онд бол хүн амын одоо 1% нь бол бөөх шүтж гэн гэж үзчихсэн. 2004 онд 1.5 орчим хувь нь одоо бөөх шүтж гэн гэсэн. Өнөөдөр үндсэндээ хүн амын бараг 10 орчим хувь нь одоо бөөх шүтдэг ийм одоо болсон байна. Энэ зан үйл бол яа харахгүй одоо зөв зөксөөр явж ийн үздэг. Яа тэгэхээр монголчууд бол дэлхийн хааж явахгүй зөвхөн Монгол үндэстэн заяасан мөнх хөх тэнгэрээ шүтэх шүтлэг бол монголчуудын одоо ганцхан Монгол үндэстэн заяасан тийм агуу их шүтлэг юм. Тэгээ энэ шүтлгийг одоо монголчууд бид авч явахгүй л өөр хэн авч явах уу? Тэгэхээр энэ чиглэлээр одоо сүүлийн одоо 10 жилд Монголд бол бөөгийн одоо шүтлэг их хурдтай таржаатай холбогдуулаад бас энэ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагууд бий болсон. За энэ асуудлуудыг шийдвэрлэх үндснээс Монголын одоо бөөнөр өөрсдийн санаачлагаараа нэгдэж Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийг л байгуулсан. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бол энэ одоо 20 жилийн хугацаанд бий болсон бөөгийн чиглэлийн одоо 65 орчим байгууллага тэгээ олон зуун бөөнөр нэгдэж энэ Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийг одоо байгуулж ажиллаж байна. Тэгээ Монгол бөөгийн нэгдсэн эвлэл бол байгуулагдаад удаагүй жил гаруй хугацаа болсон. Гэхдээ энэ хугацаанд бол манай бөөнөр нэгдэн нийлж өөрсдийнхээ байгууллагыг байгуулж энэ чиглэлээр явж байгаа. Тэгэхээр энэ байгууллага маань өөрөө зөвлөлдөх одоо юм үндсэн дээр байгуулагдсан. 160 гишүүнтэй баг хуралдаатай улир тутам баг нэг хуралддаг. Түүнээс гадна дээд эцсийн зүйл байна, сар болгон хуралддаг. 30 орчим одоо хүний бүрэлдэхүүнтэй ийм байгууллагууд байна. Энэ байгууллагууд Монгол бөөгийн одоо өмнө тулгамдсан асуудлуудыг авч хилэлцэж хамгийн зөв зүйтэй ямар шийдвэн тэрүүгээр шийдвэрлэж явах чиглэлээр одоо бид үйл ажиллагаа зохицуулж байна. Тэгээ энэ үндсэн дээр Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бол хамгийн ихний хийсэн том ажил бол бид Монгол бөөгийнхээ ёс зүйтэй болгосон. Энэ Монгол бөөгийн ёс зүй бол бидний одоо гол үндсэн мөрдөж ажиллах ёстой, өдөр тутамдаа мөрдөж ажилласан гол үндсэн баримтчиг юм. За энэ баримтчгийг бий болгосны дараа бол биднээс Монгол бөөгийнхээ одоо салбар нэгжүүд улс орон даяар Монгол бөөнөр энэ одоо Монгол бөөгийнхээ одоо ёс зүйг баримтлан ажиллах дээр онцгой анхаарч ажиллах шаардлага гарч иж байгаа юм. За энэ үндсэндээс өнөөдрийн биднээсийн гол ярилцах гол шийдвэр маань Монгол бөөгийн одоо ёс зүйн асуудлаар бид ярилцаж харилцсан санд бодлоо солилцоолно.